俺就是找了，那我在这找，我在查。你是个好路货，结果你是个品的。 Одоо миний бодолд ямар сэтгэл байна вэ гэх юм бол одоо яг хитийн хөдөөгийн ингээд замаар явах юм бол үнэхээр гоё юм гэж. Тэр нь юу гэрэх юм бол бас хүн амтан байхгүй. Дээрээс нь өөртөө явж байгаа эрх чөлөөтэй машинаараа дуртай газараа зогсоод дуртай газараасаа хөдөлж яваад эрх чөлөө, тийм эрх чөлөө байна гэдэг нь мэдээж машинтай явж байгаа хүмүүсүүд бол хамаагүй сонирхолтой байна. Хятад бол агуу том улс юм байна. Ингээд газрын зурган дээр л харж ирсэн. Бид хэд одоо өчтөр дөнгөж Сычуанаас дэше төвдийн өндөрлөг рүү гараад ирэхэд цаашаа дахиад Ласа хүртэл 2000 км гэж байна. 2000 км гэдэг чи одоо бид нар бол 3700 хэдэн явчаад ирж байгаа шүү дээ. Энэ одоо өнөөдрийн хүртэл тэгээд дахиад цаашаа 2000 км. Тэр нь бол одоо хэдтийн зөвхөн жижигхэн хэсэг газрын зурган дээр бол харахад тэгэхээр бол бид нар бас маш сонирхолтой улсын хажууд хөршөөр байгаа юм байна. Өмнө ч одоо ингээд солиорол Европ, Америк ийш тийш ингээд зөндөл явж исэн. Одоо алсын тэр бол мөнгө төгрөгөө үрээд одоо бензин түвшнээс эхлүүлээл гэвч одоо бүх юм нь энд байж шүү дээ. Одоо энд ингээд харахад одоо Гемлан Нуршиг мөстэй цэцтэй уул яг хажууханд байж гин, гол байж гин. Тийм учраас бол цаашдаа үзэгчтэй ер нь бол хятадаар болж өгвөл явж үзвэл бас сонирхолтой юм байна шүү гэж хэлмээр байна. Тэгээд одоо аялал бол дуусаагүй. Одоо хаашаа явж байгааг бол нэг манай Хувлайн хааны үед үлдээсэн. Одоо хэдэн албатууд, цэргүүд одоо энэ Юннам мужийн урд нэг тосгонд байдаг гэж энэ уулын тосгыг жижигхэн тосгон юм шиг гэж хэлсэн. Тэгээд тийшээ очиж бас сонирхдаг юм лөө бас нэг одоо монголчууд гэдэг илэг нэгтнүүдтэйгээ очиж нэг уулзаад ямар шүү амьдарч байгаа юм бас өөрийн нүдээр хараад та бүхэндээ бас хуваалцаад бас сонирхолтой байх болоо гэж бодоод тэр зүг одоо мордоод явж байна. Одоо бол нэг 500-аад км өнөдөртөө явна. Тэгээ очиод та бүхэндээ сонирхуулъя. Манай пэйжийг дагаарай, лайк, шеэр. За би тэгэд явсаар байгаад нөгөө яриадсан Хувлайн хааны үлдсэн хэдэн монголчуудын газар руу ер нь дөхөөд байна. Сүүлийн бараг 3 өдөр явлаа. Дан уулаар дандаа юм ушграатай замаар ерөөхдөө жоохон төвхтэй хэцүүдүү зам одоо биднэрт бол ийм уулын замаар бол явж хөвшээг болохоор бас төвхтэй юм. Гэтэ яг 3 дахь өдөр яваад ирэхээр ерөөхдөө сурдлаа. Бас гайгүй боломжтой
дадлаг туршлага эзэмшлээ. За тэгээд яг одоо энэ очих гээд байгаа газар нь болохоор Сичуан, Юннан тэгээд одоо төвдийн автономт газар нутгийн яг голын хэсэгт нь байрлалт юм байна. Тэр хүмүүсийг яаж олсон бэ гэвэл дамаараа өвөр Монгол хүнээр дамжуулаад тэгээд хайлгуулаад тийм хүмүүс ямарсан байдгийг мэдж олоод тэгээ одоо тэдэрлөө баргалж ирэх гэж байна. Одоо миний хувьд бас сонирхолтой байна. Энэ алс хол газар одоо нутгаасаа гараад бол ерөнхийдөө 4000 гаруй километр явчлаа. Тэгэхээр энд бас монгол хүмүүсүүд байдсан байна гэдэг дээр нь одоо очиж үзэх нь бол бас сонирхолтой санагдаж байна. Тэгээ одоо яагаад тэр үед нь одоо үлдсэн юм бол одоо бодвол өвөг дээдсийн түүх хонор одоо ярих юмуд байдаг байлгүй. Тэгээ тэрийг бас сонсъё гэж бодоод ийшээ зориод нааша баргаж ирлээ. Тэгээ та бүхэндээ одоо удахгүй тэр ямар монгол хүмүүсүүд амьдрдیں۔ Тэдний түүхийг бас сонирхолтой бас сонирхолтой байна. Өөрөө ч гэсэндээ их юм судлаа бас ингээ түүх уншлаа баг зэрэг. Тэгээ аялахын явцад хятадын түүхийг бас жоохон сонирхож уншиж байна. Одоо энд байгаа хүмүүсийнхээ монголчуудынхаа түүхийг бас сонирхож байна.方言上的区别。자세 노아. 자산. 他那也是可能的。 친저륵. 니들 힘을 만다. 스탄 무친 량샤 물이 뭉치다. 오량하 뭉. 오량하? 对。 Сичуан мужи. 对。 Хиймэр мандах гэдэг залуу байна. За нөгөө залуутайгаа дөнгөж сая танилцлаа, уулзлаа. Тэгээ хиймэр мандах гэж байна. Тэгээд сая та бүхэн харсан баг. Ямар ч ийшээ нэг газар руу очие тэгээд дагуулад явж ийн бидрийг яг гудамжинд уулзсан болохоор яг тухтайхан шиг яг харилцаж чадсангүй. Тэр одоо цаашаа үргэлжлүүлээд юм яриад одоо түүх соёлоос нь сонсох сонирхолтой байна. За баярлаа. 他们问就是忽必烈带着军队和家属 ерөнхийдөө бол 1253 онд гэхэд Хувлай хаан 100,000-аад одоо Монгол цэргүүдийг гэр бүлтэй энд урд умард зүгээ газар нутгаа хамгаалаад байжээ гэд сууршуулсан юм байна. 酸奶奶茶 Айрыг байна. It's Айрак fermented horse milk. Тэгээ жоохон чихэрлэг амттай. Тийм ээ, жоохон чихэрлэг амттай юм. 是因为涉及一个政策叫改土归流。 За би юу болсон бэ гэж асуусан. Одоо Хувлай хаан 100,000 алдаа гэр бүлтэй энд үлдээгээд байлгаж агаад тэгээ ерөнхийдөө юан гүрэн нурж унахад одоо буцыг ээгөө дараачихын гүрэн болохоор мин гүрэн болохоор ерөнхийдөө тэр баг ястнуудыг алж чадахаас илүү өөрсдөө энэ усаа захираад хэсгээ захираад байхыг зөвшөөрсөн юм байна. Тэгээд манай монголчууд энд байснараа бол бас маш чухал үүрэг гүйцэтгэж исэн гэж байна. Ямар үүрэг вэ гэхээр төвд одоо мин гүрэн хоёрыг хооронд нь холбож исэн. Тэр утгаараа одоо өшөө авахгүй, алж чадахгүй ерөнхийдөө амгалан тайван байлгаж исэн гэдэг чинь.
тэгж байлгаснаар одоо болтол энэ хүмүүсүүд одоо энд одоо үлдсэн гэсэн үг. Миний бол дотроо наашаа ирж байхдаа бодож исэн юм бол одоо Юан гүрэн нурж унахад минь дараачийн гүрэн гарч ирээд одоо энд үлдсэн монголчуудыг өшөө авч алж хийдсэн яагаад алж хийдаагүй юм бол гэж дотроо бодож исэн байхгүй юу. Өмнө байлдаж исэн хүмүүсийн хувьд бол тэгэхээр манай мандах бол тэгж хариулдаг өгч байна. 他的这个说法是很占一部分的，因为就是 залуу ингэж байна. Манай Монгол улсаас бас профессорууд ирж хэл шинжлэхийн хүмүүсүүд ирж одоо бас судалгаа авч байгаа гэдэг чинь. Одоо би бас таамаглаж ирснээс миний таамаглалаар болохоор 13 дугаар 100 12 дугаар зууны монгол хэл эдгээр тасраад үлдсэн юм чинь ямар нэг байдлаараа вакуумжуулагдаад тэр нь хэл нь хിവэрээ үлдсэн байж магадгүй гэж би дотроо бодсон байхгүй юу. Тэгсэн чинь ерөнхийдөө манай Монгол улсаас хэл шинжлэх ухааны хүмүүсүүд ирж ерөнхийдөө судалгаа эдгээр авсан гэдэг чинь. За баярлалаа. Horse milk. Арцтай архин. Гой сонирхолтой өрөө замттай юм. 干杯的话，用你们当地的话怎么说？就是hak uya，就是干杯的意思啊。 Хак уя гэдэг гинэ. Одоо манайх шиг тогтоо гэдэг нь хак уя. hak uya。我们这个当地 High volume. Yeah. And you do this? 对，有的有，但是就是你可以这样的。 Би сэржим өргөдгөө гэж суусан чинь сэржим өргөдгөө гэхдээ одоо ийм удамжны юм ресторанд бол өргөдгөө. Гэртээ одоо Чингис хааныхаа өмнө бол сэржим өргөдөг гэдэг чинь. За манай хүмүүс морин урд бол хөөм гэж чинь. Wow. 我是有那个蒙国认证的那个呼麦歌者。 Oh, you хөөмийг юу өргөвчлөл манай Монгол улсаас гэсэн. But Edward, ask him where he learned Morin Hoor and throat singing. Мандах болохоор за ерөнхийдөө ингэсэн байна. 20 жилийн өмнө үүр монголууд анх одоо энэ монгол туурхтнуудаа хятад амьдарж байгаа монгол туурхтнуудаа судалгаа хийгээд олсон юм байна. Одоо энд амьдарж байгаа монголчууд одоо Сичуанд амьдарж байгаа Юннанд төвдөд ч гэдэм үү. Тийм судалгаа явуулсан юм байна 20 жилийн өмнө. Тэгээд үндсэндээ нэгнийгээ олоод үүр Монголд одоо манай залуугийн мандахын ах нь сураад тэгээд ахийнх нь багш нь морин хуурч одоо ар Монголоос ирсэн морин хуурч байж таарад тэгээд тэр багшаас бол одоо морин хуур тоглохыг бол сурсан гэдэг чинь. I'm not in your country. Тэгээ сардаг яг одоо энэ Natural. одоо зүгээр байгальдаа одоо тижээр биш. Одоо Бэлчээрийн сардлагны мах гэж байна. Бэлчээрийн. фармын биш. Фермийн биш. Ийм ой хуурай юм. Хатаасан сардлаг янзын гоёмтой. Тийм. Давслаад борцсон сарлагны мах гоё юм. Энэ юмчны халаасан юмч толгоонд шууд орж шоо. Амар юм. Одоо шинэ сарлагны мах гинэ. Тэгээ түүхийгэр нь одоо энэ 104-д иддэг гин. Аркинат яан. Be careful. It's very spicy. Different spicy from. Yummy. Oh.